цогц нь олдоогүй болвол яасан байж таарах уу? Цамхгийн өмнөд баган доор 666 тэр нууц хөрөнд юу байсан байж таарах уу? За, hello guys. Бүгдэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ яах вэ гэхээр дэлхий дээр ингээ алдартай байдаг хөшөө дурсгалуудын маш хачирхалтай тийм нууц зүйлүүдийнхэнтэй илрүүлэх болно. За тэгээд энийг биелж байхдаа би бүр өөрөө ч гайхлаа. Тэгээд энэ бичлэг бол миний YouTube дээрх орсон нэлийн халуухан бичлэгүүд энийг заавал болох байхаа. За тэгээд бичлэг хийхээс өмнө та лайк дараа subscribe дараа дэмжих битгий мартаарай. Энэ олон судалгаануудыг хийхэд бол маш их цаг энерги зарцуулсан шүү. Тэрийг нь үнэлээд лайк, subscribe. Дэлхий дээр хачирхалтай бидний мэдхгүй нас баримтууд нэг. Дэлхийн 7 гайхамшиг энийг эздэг цагаан хэрмэн 13,000 милийн урттай. Бүтээн байгуулалтын хувьд гэх юм бол манай эртний өмнөх 3 дугаар зууны мянга өрнө үед монголчуудын давталханоос хамгаалж өгөхөд цагаан хэрмэг барьсан юм байна. Жил бүрийн 10 сая гаруй жуулчид ерөөдөө цагаан хэрмэг үүсгэж ирдэг. Тэгээд тэр цагаан хэрмэн дээр ерөөдөө инженерчлэлийн амжилт гэж өгөөд тэр үзэж шаардсан юм байна. Тэгээд цагаан хэрмийн хувьд нэг аимшигтай том нууц байдаг. Тэр нууц нь юу гэхээр цагаан хэрмийг барьчих явцад одоо бүтээн байгуулж исэн одоо хүмүүсүүдийн цогц нь олдоогүй юм байна. Тухайн цагаан хэрмийг барьж исэн хүмүүс ерөөдөө 400-аас сая гаруй хүмүүс ерөөдөө нас барсан гэж ерөөдөө үздэг юм байна. Гэтэ маш сонирхолтой юм нас барсан хүмүүсүүдийн цогц нь ерөөсөө олдоогүй. Энэ бол үнэхээр бүр алмаар болж байгаа байхгүй яг цогц нь олдоогүй болвол яасан байж таарах уу? Гэхдээ эдгээр хүмүүсүүдээ яагаад өгсөн тэдний хаана оршуулах талаар олон тамга байдаг. Зарим хүмүүс эдгээр ажилтны цогцуудыг цагаан хэрмэн дотор оршуулсан гэж таамагладаг. Яа, хэрвээ ингээд тухайн цагаан хэрмийг барьж исэн ажилчид үнэхээр цагаан хэрмэн дотор нь орчуулсан болвол бүр мянган 10 гаруй сая жуулчид жил ингээд очичаад тэр жуулчид одоо бид нэр тэр өгсөн хүний цогцон дээр алхаж байгаа гэсэн үг үү? Яа, амар үгүйс сонсогч чинь те. Тухайн үеийн цагаан хэрмэг барьж исэн барилгачдын амь нас нь хохирсон нь түүхийн нэг том гонигт явдал гэж дурсагддаг. Үүндээ зарим бичиг баримтууд нь тухайн үеийн барилгачдыг ерөөдөө бие биеийг чиглүүлж амь насаа алдсан гэж таамаглаж байдаг. Гэвч энэ үнэхээр үнэн биш гэж үздэг. Учир нь олон хүний бие задарч цагаан хэрмэнд нөлөөлөх байсан гинэ. Гэхдээ нэг өөр аимшигтай таамаг байдаг. Өгсөн ажилчдын цогцнуудыг буталж зураг мөний орц болгон ашигласан байж магадгүй гэж хэлдэг. Яа. Одоо хүнийг бутлаад зураг мөнийхөө орцуулгасан гэсэн үг шүү дээ. Энэ үнэн бол эдгээр ажилчид өөрсдийн түүхэнд бетон холц болж үлдсэн байж болох юм аа. Яа. За тэгээд цагаан хэрмэнд ерөөд нэг иймэрхүү хачирхалтай үйл явдлууд ерөөдөө өрнөжсэн юм байна. Тэгээд маш олон хүний амиар бүтсэн цагаан хэрмэн учраас тэр хүмүүсийн цогц нь олдоогүй гэхээр миний бодлоор яг энэ хоёр таамаглал айл нэгэнд нь байх болов гэсэн бол таамаглал байна. Тэгээд цогц нь олдоогүй шүү дээ, тийм. Дэлхийд дээрх хачирхалтай баримтууд 2. Нью-Йорк хотод байрладаг Америкийн нэгдсэн улсын хамгийн алдартай хөшөөнүүдийн нэг үндэстний төлөөлөгчийн хөшөө нь нэг гартаа бамбар нөгөө гартаа тусгаар тогтнолыг хууль барьсан байдаг. Энийг бол бүгдээрээ мэдэн шүү дээ, тийм. Нэг ингээд ийм хөшөө байдаг шүү дээ. Хөшөөнд нууц өрөө байдаг бөгөөд энэ өрөө нь хөшөөний гарыг барьсан хэсэг дээр байрладаг. Энэ өрөөнд орох зам нь хаалттай байдаг. За, окей. Тус өрөө нь 1916 оны дэлхийн 1-р дайны буюу Германы тагнуулын үйл ажиллагаатай холбогдож аюулгүй байдлын шалтгаанаар хаагдсан байна. Маш сонирхолтой юм тий. Нууц өрөөнд орох арга зам нь юу гэхээр та эхлээд хөшөөнд хөзөө рүү нь очиж тэндээ зүүн гар руу нь орох хаалгаар орно. Дараа нь гарыг даган дээш авирахад хөшөөний торох руу орох одоо нууц цилиндр хаалгыг онгойлгох хэрэгтэй гинэ. Гэтэ энэ өрөө нь олон нийтэд хизээч нээлттэй байгаагүй бөгөөд 1916 оноос ерөөдөө хаалттай болж гисэн гинэ. Нээлттэй байгаагүй шалтгаан нь юу вэ гэхээр Black Tom дэлбэрэлтээс үүдэлтэй энэ дэлбэрэлт нь Нью-Йорк дахь газар доорх хэсгийг гэмтээж хөшөөний аврах хэмжээтэй гарт аюул учруулсан юм байна. Энэ явдлаас хойш маш гоё ястаг үсэн гэрэл нь асгаа болж ихсэн гинэ. Мадуу гэрэл нь асгаа болсон гэхээр Нью-Йорк хотын тэр нөгөө хөшөөн дээрх тэр гэрэл нь тэр өрөөтэй холбоотой байгааг бас үгүйсгүй нэ. Гэтэ тэр нууц хөрөнд нэ юу байсан байж таарах уу? Тэр хандлал айгуу сонирхолтой санагдаад байна. Дэлхийд дээрх бидний мэдхгүй нууц баримтууд 3. Rushmore бол Америкийн нэгдсэн улсын хамгийн алдартай хөшөөнүүдийн нэг бөгөөд өмнөд Дакота мужийн Black Hills орчинд байрладаг. Жил бүрийн 2 сая гаруй зуулчид уг хөшөөнийг гүйцэхээр ирдэг. Гэхдээ Rushmore уулан дээр нэгэн хүн шинээр нэмэгдэх байсан гинэ. Тэр уулан дээр нэг хүний царай гарна гэж байна шүү дээ. Та нар хин гэж бодож байна. Тэгээ бидний мэддэг дуучин цаа юм. Хин гэж Kanye West. Нөө рэпер дуучин шүү дээ, тий. 2020 онд өөрийнх нь зургийг Линкольны баруун талд Rushmore уулан дээр байрлах гэж үзэж Photoshop ашиглаж зураг гаргаж байсан.
Энэ Кани өөрийг нь ерөнхийлөгч болно гэж таамаглаж байсан тодорхой бөгөөд түүний дүгнэлт нь зөв байсангүй. 2020 оны сонгуульд тэрээр ердөө 1.4% санал авсан. Тиймээс Кани Рашмор уулан дээрх мөрөөдөл нь биелээгүй юм байна. Гэтэ Рашмор уулан дээр хачирхалтай нэг зүйл байдаг. Окей. За, тэр уулан дээр юу гэж болох вэ? Линкольны толгойн нууцлагдсан нэг хаалга байдаг бөгөөд энэ нь ууланд орох хаалга юм. Окей. За, нэг хаалга гараад ирлээ шүү. 1938 онд энэ хаалганы ойролцоо ажил эхэлж уулын хавцалд нүх гаргахын тулд динамит ашиглан өрөмдлөг хийсэн байна. Рашмор уулын хөшөөний сэлэгч энэ нүхэнд 80 фунт өндөр 100 фунт урттай тамгын тавхин барихыг хүсэж байсан байна. Гэвч сэлэгч нь 1941 онд нас барсан тул энэ төслийн түүний хүү дуусгасан бөгөөд тамгын тавхин нь хизээж бүтсэнгүй. Барьж дуусаагүй байсан чинь нөгөө сэлэгч нь нас барсан биз дээ. Гэсэг хэдэж 1989 он нэг нууц хадгалалт хийж хөшөөний уг орон зайд тамгын тавхин хэмээх нууц байгууламжийн нэг хэсэг байгуулагдсан бөгөөд үүний дотор Америк нэгдсэн улсын үндэсний хууль, тусгаар тогтнолын хуулийн зэрэг баримт бичгүүдийг хуулбарлан хадгалдаг. Эдгээр баримт бичгүүдийг 1200 фунт жинтэй гантик автангаар хамгаалагдсан байна. Гэвч энэ тамгын тавхин олон нийтэд нээлттэй биш бөгөөд хинч нэвтрэх хэрэггүй байдаг. Окей, тэгэхээр Рашмор уулан дээр хэдүүлээ бол ийш нэвтрэх бол ирэхгүй юм байна. Би бол нэвтрэхийг бол хүсэж байна. Тэр хавтны доор юу байгаа юм те? Маш сонирхолтой. Тэгэхээр дээр хэний ч мэдэхгүй нууц баримтууд 4. Эйфелийн цамхгийн 2 нууц. Эйфелийн цамхаг нь Парисын хамгийн алдартай дурсгал газар тооцогддог 330 м өндөр цамхгийн жил бүр 7 сая орчим хүн үзэхээр очдог. Гэвч олон зуулчид Эйфелийн цамхагт гарч очсон ч түүний орой дээр нь нууц зураг байгааг мэддэггүй. За бас нэг нууц зураг гараад ирлээ шүү. Эйфелийн цамхгийн инженер Густав Эйфел дэсэн бөгөөд тэрээр өөртөө зориулсан цамхгийн орой дээр говийн орон зай хийсэн юм байна. Энэ өрөөнд цамхгийн шилэн дээрээс яг доор байрлах бөгөөд хамгийн сайн үзэмжтэй. Үүнтэй хамт энэ өрөөнд пиано, ширээ, галтгоо, ариун цэврийн үүрэг зүйлс байдаг. Густав Эйфел тэндээ оршин сууж байгаагүй ч тэрээр өндөр албан тушаалтан жишээ нь Томас Эдисоныг энд ураад зочилдог байсан байна. 2024 он цамхгийн орой дээр очсон хүн бүр энэ өрөөнд халагдаж буй 2 хөшөөг харж болно. Нэг нь Эйфел, нөгөөх нь Эдисон. Эйфелийн цамхгийн 2 дахь том нууц нь юу гэхээр цамхгийн өмнөд баган доор нууц цэргийн хэний ч мэдэхгүй орон байр байдаг. Эйфелийн цамхгийн доор нууц цэргийн байр байдаг гэнэ. Эйфелийн цамхаг 1889 онд бүтээсэн бөгөөд анх 20 жилийн дараа нурааж хаях төлөвлөгөөтэй байсан. Гэвч Густав Эйфел шинэ технологи ашиглан цамхгийн амьдралын хугацааг уртасгах арга замыг олж Францын цэргийн удирдлагуудаас энэ цамхгийг утасгүй холбооны зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан. 1909 онд цамхгийн доор радио телеграм станц байгуулагдсан бөгөөд үүний тусламжтайгаар цахилгааны долгионууд Америкийн нэгдсэн улс руу илгээх боломжтой болсон. Дэлхийн 1-р дайн эхэлсний дараа 1914 онд цамхгийн радио станц Германы радиог тасалж холбоог цуцгаж ялалт байгуулсан юм байна. Тэрвээ та Парис руу орсон бол тэр доошо тэр хонгол руу нороод үзээрэй. За эсвэл дээр Томас Эдисон болон Эйфел хоёрын төв хөшөөг нь очиод хараад үзээрэй. Тэгэхээр дээр хацгалтай нууц баримтууд 5. 5 дахь баримт нь юу гэхээр Парист байдаг Лов пирамидын нууцын талаар юм байна. Хятад Америкийн архитектур 1988 онд бүтээсэн бөгөөд Парисын Лов музейд байрладаг. Египтийн Гиза пирамидыг заавраар бүтээгдсэн бөгөөд энэхүү шилэн пирамид нь гэрэл нэвтрүүлдэг нэлээд орчин бүрдүүлэх зорилготойгоор шилээр бүтээгдсэн гэнэ. Гэвч энэхүү пирамид нь зарим хүмүүсийн шүүмжлэлт өртсөн. Нэг шүүмжлэл нь пирамид нь Египтийн нас барсан холбоотой бэлэгдэл учир Парис хотын төвд ийм бэлэгдэл байрлуулах нь зохимжгүй гэж үзсэн. Бас байж болох юм те. Египтийн ялчгүй пирамид ялчгүй нөгөө бунхан гэж өгөхөдөө явж идэг. Тэр бас шүүмжлэлт өртөх нь ялчгүй аргагүй л юм. Мөн нэгэн хамаг нь пирамидын бүтцийн бүрдүүлсэн шилэн 666 хавтгай станы холбоотой гэж үздэг. Бүр энэ маш сонирхолтой. Тэр Египтийн хавт нь 666 ширхэг байна гэсэн үг шүү дээ. Энэ тамга нь 2003 онд Да Винчи код номноос олон танигдсан гинэ. Тэгээ 666 бол ялч станы бэлэгддэг тийм тоо байдаг. Та нар нөгөө монстер гэдэг ундааг мэдэн шүү дээ. Тэр ундаан дээр хүртэл бас 666 гэдэг тоог зөв хөрвүүлсэн тийм тавьсан байдаг заяа. Та нар нөгөө Рио гэдэг бичэн мэдэн шүү дээ. Тэр бичэн дээр хүртэл ингээд доошоо харсан тийм загалмай байдаг заяа. Яг ингээд хараад үзээрэй. Бүр сонирхолтой юм юу гэж одоо ингээд шинэ жилийн үеэр одоо нөгөө Санта Клаус гэж байдаг шүү дээ. Тэр хүч бас амар эвгүй заяа. Яг харах юм бол жоон станы хатуу ерөөд амар төстэй байгаад байдаг. Хүүхдээ ингээ өвдөр суулгаснаа тий хүслээ хийл тий. Шүн өрөө ингээ дээвэр дээрээс орж ирдэг. Та нар Санта Клаус гэж сатанист гэдэг талаар нэг тийм тайлбарлсан тийм нэг рилэрхүү юм байдаг шүү дээ. Тэгээ ер нь ингээ байгаа байлыг хараад байгаа амар сатанистуу тийм нэг одоо
ич шид, элэв шидтэй те нэг тиймэрхүү амир байгаад байдаг. Гэхдээ зарим бидний үзэж харж байгаа, идэж ууж байгаа юм дээр юм жоо станы дэмжсэн тийм хөдөлгөөнүүд бас явагдаад байх шиг ерөөдөө анзаарагдаад байгаа. Дахиад нэг баримт нь юу гэхээр гисэн хэдий ч энэ тоо бол ташаа мэдээлэл юм. Пирамид нь нийтдээ 673 шилэн хавтгаатай бөгөөд 666 гэсэн тонн худал юм аа. Тиймээс 666 тонн бодит байдлаас зөрүүтэй бөгөөд пирамидыг бүтцийн утга учир нь энэ стантай холбогдоогүй гэдгийг нотолж байна гэж байна. За шүү. Тэр хүмүүс ерөөхдөө 666 гэж юм пирамидыг ерөөхдөө ойлгож энэ 2003 оны Да Винчигийн ерөөхдөө номоос сэтгүүлээд жоохон эсэргүүцсэн. Гэтэ яг тулаад үзэх юм бол 673 юм биш байна. Тэгэхээр бас ингээ утга зохиол ном гэдэг дээр жоохон бодиттой баримтчихгүй бол хүмүүс 666-гээ төрцсөн байхаа бас амар үүсгүй. Би л хэрвээ энэ яг ингээ 666 гэж хэлэх юм бол би л барны очиод байхгүй дээ. За тэгээ бидний дугаар ингээд өндөрлөж байна. Тэрвээ танд сонирхолтой бас таалагдсан бол лайк дараа subscribe дараа дэмжиж бити мартаарай. Одоо шөнийн 2 цаг болж байна. Тэгээ би 2 цаг цэндээ стил бичлэг хийсэр байна. Тэгээ таад минь бас хамт үтсэн баярлаа. За тэгээд part 2-ыг ерөөхдөө бэлдэж оруулах гэсэн бодолтой байгаа. Хэрвээ таад минь үнэхээр 2-ыг оруулаарай гэх юм бол comments дээр бичээрэй. Бас лайк subscribe дараа дэмжиж бити мартаарай. За тэгээд хамтдаа дараагийн YouTube контентороо уулзцгаая.